Самбацано Ишикавагаас мэдчилж байна. Өнөөдөр жоохон гадуур зугаал тийм үү. Тэгээд дундад дуутай гэрээсээ гарч байна. Ер нь бол энэчнээс нэг 20 юм уу 30 км-ийн зайтай нэг тийм Комацу гэдэг юу Ишикавагийн нэг жижиг мужин байдаг. Тэгээд тийшээ очиод нэг жоох үзэх юм байгаа болохоор тийшээ юу нэгээд явах гэж байна. Тэгээд надад зүг байгаарай. За тэгээд бичлэгийг маань дуусна. Үзээрэй гэж хэлж байна. Хөө 10 км явж ирээд энэ Кенду гэдэг дэлгүүрлөө орсон байна. Кенуус орж ирж байгаа ундаа аваад тэгээд жоохон аваад буцаад явд юм уу гэсэн бодолтой орж ирсэн. Тэгтээ одоо ундаа авах юм болоогүй. Гадаа амар халуун байна. Нэмэх 30 градус тэгээд салхи байхгүй. Тэгээд амар халуун яг шатаж өгөх гэж байна. Ямар ч гэсэн ундаа аваад тэгээд буцаад гарнаа. За ямар ч гэсэн усаа аваад гараад ирлээ. Ундааг буцаж юмас авсан. Хоолтой багта. Момог гэдэг тоорын юмас авсан. Амар халуун учраас нэлээд хүнтэй ус авсан. Одоо ямар ч гэсэн усаа уучаад цаашаа гахаад 20 км явах хаа. Тэгээд миний зорсон газар гарч ирнэ. Японд амар халуун ч гэсэн ингээд дандаа маск зүүж байгаа. Маск зүүхгүй болоод Японд корона нэлээд ихсэн. Ер нь бол хэдэн сая дотроо хэрэглэж байгаа юм лээ. Тэгэхээр эрүүл мэндэ бодоод маск зүүн. Мөн Японд байгаа хүмүүсээс маск зүүрэй гэж байна. Тэгээд халуунд бүд уусаа аваарай. Гол яхад бахардаж гэхээр шүү. За тэгээд цаашаа өргөжлээд аяндаа гарыг да. Яг уучлаарай дутсны дуугадаад дуугаа бичээд байгаа лээ. Тэгээд хүчин гэлүүд явсны эцэст нэг юм жижиг маягийн нэг жижиг нуур маягийн газар ирээд энэ чинь жоохон агаар амсалж агаад тэгэхэд бол кило бутсан байгаа. 90 тонны хаалган бол нэг иймэрхүү аюу халуун тэгээд тийм цэцэрлэгт хүрээлэн тэгээд хүрээлэнгийн хажууд нь жоохон жижиг маягийн нуур байсан нэг ийм л газар байсан да. За тэгээд баярлалаа та бүгдээ.